Сайн байцгаана уу? Би яг одоо Bluesky Tower-ын 5 дугаар давхрын 503 дот байна. Дөнгөж сая талбайг хүлээж авлаа. За энд манай үйл хөдлөх хөрөнгө зуучлалын брокер Remax Григорий офис маань үйл ажиллагаа явуулах юм аа. Анх Bluesky Tower ажилтнанд орох үед ямар байсан түүнээс хойш засвар идэг яг тэр байдлаар байгаа. Байршилт нь мэдээж хамгийн гол үнцэнд орж байгаа. Тэгээд үздэг орчин бол супер. За тэгээд удахгүй заслаад дуусгаар ирээд уулзцгаая. Түр баяртай. За дахин сайн байцгаана уу? Remax Григорий офис маань Bluesky Tower-ын 5 давхрт нийтдээ 200 м квадрат талбай дээр бүрэн засвараа хийсэн үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байгаа. Өмнөх бичлэгээс та бүхэн харсан энэ талбай маань саарлаараа огт засвар хийгээгүй анх ажилтнанд орох үед ямар ч төвөөрөө байсан. Тэгвэл бид нэр шалнаас таац хүртэл бүх төрлийн засварыг хийж дууссан. За хамгийн ихэнд танилцуулах өрөө маань Григорий офисын маань брокер эзэмшигч Одон Баярын өрөө. Тэгээ анзаарах юм бол яг л эмэгтэй хүн офис гэдэг нь угаасаа анзаарч тулц маш гоё өнгөлөг өрөө болсон байгаа. За тэгээ дараагийн талбайд хэдүүл танилццгаая. Манай Григорий студ маань энд байрладаг. За тэгэхээр эндээс бид нэр үйл хөдлөлтөй холбоотой болоод агентуудынхаа төрөл бүрийн сонирхолтой бичлэг, видео, контентуудыг хийж гаргадаг. Тэгэхээр манай Remax Григорий офисын маань пэйж хуудастай та бүхэн хамт байснаар мэдээллүүдийг цаг тухайд авах боломжтой байна шүү. За үндсэн заалны маань хэсэг байна. Зааланда нийтдээ 25-30 агент нэг дор суугаад бизнесээ явуулах боломжтой. За тэгэхээр энэ жишээлбэл утасны өрөө байрлаж байна. За тэгээ энд бас буудан байна, тэнд буудан байна, буудан маш их одоо амрах хэсгүүдийг шийдэж өгсөн. За учир нь хэм бол агентийн бизнес гэдэг бол маш их гадуур явдаг, уулзтаас уулзтын хооронд явдаг, маш их альжааж ядардаг бизнес. Тэгэхээр офис дээр ирэх үедээ бас өөрийгөө цэнэглээд ирч хүчээ аваад бас буцаж бизнестэй ажилдаа ордог бол ордог байгаасаа гэж бид нэр хүссэн байгаа. За дараагийн хэсэг маань болохоор манай уулзалтын хэсэг байна. За уулзалтын хэсэгт би та бүхэнд нэг зүйлийг сонирхуулъя гэж бодсон. Анх Григорий офис маань 2021 оны 8 сард албан ёсны нээлттэй хийсэн. Тэгээд нээлттэй хийх үед манай тэр маш олон зочд ирсэн. Тэгээд зочдын маань гарын үсгтээ мэдлэгийг бид нэр ингээд жааслаад ингээд хандаа өлгцсөн байгаа. За тэгэхээр та бүхэн бас дараа ирэх юм бол энэтэй бас танилцах боломжтой байна шүү. За эндээ бид офис дээр бид нэр маш их цэцэг урмлуудыг байршуулсан байгаа. Цэвэр агаар мэдээж бэлгэлнэ. За дээр нь офис маань маш гоё өнгө нэмдэг. Тэгэхээр манай агентууд бүгд одоо хамтраад цэцгүүдэд услаад ургуулж одоо арчилдаг. За энд бидний хувьд бас маш чухал хэсэг байрлаж байна. Агентуудын сертификатууд. Товчхон мэдээлэл өгөхөд Remax-ийн агент болохын тулд сургалтанд сууна. Сургалтанд суугаад шалгалт өгч тэнцснээр сертификат аваад албан ёсны үйл хөдлөх хөрөнгийн бизнесийг эрхэн үүсдэг байна. За тэгээд энд жишээлбэл манай Remax Григорий офисын туг байна. За тэгээд ихэнх офис байдаг гүйлгээний хонх. Гүйлгээ гаргасан бол одоо бусдаа мэдээлэл өгдөг энэ хонх байгаа. За тэгээ энд одоо манай офисын маань агент их хоёр мөнхийн дөрвөн гэрхийг бас зангидж өгсөн маш гоё бэлгшээлтэй. За бидний бас дуртай хэсэг мини бар. За тэгээд номын булан. Эндээс манай агентууд өөрийгөө хөгжүүлэх маш сонирхолтой олон номнуудыг бас уншаад бас цаг хугацааг өнгөрөх боломжтой. Хаана вэ гэхээр яг энд дэрэн дээр тухлаад баг хөвтчихэд унших боломжтой, заримдаа бас ундчдаг. Тэгэхээр миний бас дуртай хэсэг байгаа. За нэг жоо хэцүү юмчээс босоод жагна гэлтэй. За тэгээ мэдээж галтгооны хэсэг. Гэрээсээ хоол уучраа халаагаад хэрэглэх боломжтой. За тэгээд кофе машин яг л гэртээ байгаа мэдрэмжийг бас төрүүлэхийг бид нар зорьсон байгаа. За тэгээд хэдүүлээ үүдний хэсэг рүү явцгаая. За манай админы хэсэг гаднаас орж ирэх юм бол та хамгийн түрүүнд манай админтай уулзна. Тэгээд админ гэдэг хүн бол офисын дотоод үйл ажиллагааг хариуцахаас гадна агентуудын бүртгэлийг хийдэг маш чухал албан тушаалтанд ч суудаг. За тэгээд та бүхэн анзаарах юм бол би тавчтай явж байгаа. За манай бичлэгийг хийж байгаа бүрнээ маань бас тавчтай байна. Тэгэхээр офис дээр яг л түрүүн хэлсэнчлэн гэртээ байгаа мэдрэмжийг авах нь хамгийн чухал нь. За Григорий офисын маань офистай маань танилцсан та бүхэнд баярлалаа. Бидэнтэй нэгж боломжоо нэгээрээ Григорий офис тавтай морил.